2009 оноос эхлээд энэ ачтан нугаан хийжэл тарьсаар баруун 5-6 жил тарьж байна. Манай аймгаас энэ тракторын тусламж болж хоног харамж аваад жижиг тракторын трактор авчирсан байгаа. Удирдлагууд бас намайг миний ажлыг тэмдэглэдэг бас туссан бий баяртай байгаа. Ард иргэд энд дижийн дарга нар маань дижийн бордаа цацгч гэж юм марч ард түмэндээ сурталчилж одоо ингэж цацгах ёстой гэж сургалт явуулж байна. Энэ нь юу бас их баяртай байна. Маш танга төлөө ийм зөвчлөлтийг гаргаж байдаг. Манай маш чимлэн өргөнөр оролцлоо. Одоо манай энэ нэрт нам руу очдог цас ус орно өвтөн болно. Тэгээд цас усанд авахаар бол тэжээг их зөвхөн байдаг. Жилдээ яг нэг шатууны 100 тонноор ихэж гэдэг байсан. Одоо сүүлийн үед 50-60 тонн. Тэгэхээр ямар ч яасан нугаан хийж бэлдээд л байгаа. Тэгээд яг цааш тэгээд энэ техникийн тусламж авсан хан цааш өшөө сайн үргэлжлэн тарихд бодлоо яваад байгаа. Мал дэхэд ирэн сайн мал тарг хүч сайн авдаг. Хүчит тэжээл шахах юм да. Шиг хурганд одоо сэргэлэр тэжээж байгаад тэнд нугаан тэжээлэн дуусан гот өөс ихтэй гэдэг дэхэ болчдөг байдаг. Тэгэхээр амт чанар сайтай онцгой юм гэж бодож бид бас тарьж байгаа. Буудалдаа хэсэг газар тарьдаг. Өргөсгөж одоо хөгжөөж тэрийгэ тарих сонирхолтой байгаа. Тэгэхээр инээдрийн сургалтын дээр ач холбогдолтой юм сайн суралцаж юм сурч авлаа одоо тэгээ цаашдаа нугаан тэжээлээ тарьсаар байж тарихч